За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр студид маань Lions клубын үүсгэн байгуулагч Чин Оргил, Lions клубын тамирчин Тэмүн нар студид маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Урилгыг маань хүлээвсэн таяртай их баярлалаа. Тэгээд ярианыхаа эхэнд бас таяртайгаа сайхан дэлгэрэнгүй танилцаад Lions клубын үйл ажиллагаатай танилцаад яриагаа эхлүүлье гэж бодож байна. За, видео танилцуулж гэж юу? За. Нараг Алтан сэхэл Тэмүү гэдэг. Я одоо 2022 оноос Lions клубт явж 4 жил хичээлсэн. Хитэн настай лээ? 13 настай. 13 настай. За, таны хувьд тий, Lions клубыг яг хизээ. За манай байгуулав. Lions клуб маань одоо би өөрөө өөрөө хөлбөмбөгийн спортоор энэ үйл ажиллагаатай хөлбөмбөгтэй холбогдоод 20 хэдэн жил болж байгаа. За 5 дахь сургуулийн багш тасалжуулагч, Lions клубын үүсгэн байгуулагч хүн байна. За тэгээд манай клубын тухайд одоо 300-аас 400 тамирчин хамрагдсан 4-өөс дээш насны олон тамирчинтай клуб. Азийн хөлбөмбөгийн холбооны шалгуур үзүүлэлт лицензиулт гэж том шалгуур үзүүлэлт байдаг. Тэрэнд одоо 5 жил тэнцэж байгаа. Үйл ажиллагаа хэвээр хөтлөж байгаа тийм клуб. Манай клубын хувьд одоо 8-аас насан туршидын гэсэн одоо 7-8 насны багтай. Тэр багууд маань одоо бүх хөлбөмбөгийн холбоон зохион байгуулалт гадаад дотоод болдог тэмцээн оролтонд амжилттай оролцоод үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа тийм клубүүдийн нэг. Манай Монгол улсчин бол одоо 100 гаруй клубтэй. Тэрний одоо баг топ 5-т багтахаар тийм клуб байгаа. За Lions клубын хүүхдүүд за баг тамирчид маань одоо гадны олон улсын тэмцээн уралдаануудад бас нэлээдгүй оролцдог. За энэ удаад ч гэсэн бас ойрхон байгаа тэмцээн нь бол урагшаага хятад улсад болгож байгаа тэмцээн байгаа тийм ээ. Тий, одоо энэ 5 сард хятад улсад зохион байгуулагдж байгаа Nice Cup, Peace Cup гэдэг хоёр том тэмцээн байгаа. Тэрний биднээс Nice Cup-ыг сонгоод яагаад гэвэл бид бүхэн Монголоо төлөөлөд энэ жил Америкийн нэгдсэн улс зохион байгуулагдж байгаа Tiger Cup гэдэг тэмцээнд оролцох эрхээ авчаад хүүхдүүд маань визэнд ороод бүх ажил маань жигдсэн байгаа. Тэрний өмнө бид Тэнжин хотод болгож байгаа тэр тэмцээнд оролцоод энд Азийн орнуудтай өрсөлдөж хүүхдүүдийнхээ төвшинг үтчихэд 7 сард биднээс Европ руу, Америк руу явах гэж байна. Монгол хүүхдүүдийн хувьд ер нь бол өсвөр наснда 13, 15-аас доош наснда ер нь бол өрсөлдөх чадвар маш сайтай байдаг хүүхдүүд. Тэгэл жоохон дээшээ болоод ирэхээр одоо манай Монголын нөхцөлт яа гэм ингээл амьдралын ирэхээр ингээл оюутан болоод ингээд хүүхдүүд сарнаад идэг. Өсвөр наснда бол хүүхдүүд бол маш мундаг байдаг. Ер нь гадны тэр том клубүүдийн академийн хүүхдүүдтэй ер нь харьцуулахад тий ойрцоо төвшний. Тийм төвшин нь бол өсвөр наснда бол ер нь манайхан бүгдийн чожж үзсэн, төрүүлж үзсэн мэрэгжлийн бус тамирчид нь өрсөлдөх чадвар нь өрсөлдөхөж болохоор зэрэг манай нэг том болоод ирэхээр сонир болчдөг, жоохон юу болчдөг. Өсвөр наснда бол эзэс тийм юу байдаг. Ялгаа баг байдаг. Тэгэхээр манай хотын өсвөр наснытай энэ мундаг хүүхдүүдийг хөгжүүлээд дэш нь аваа явах тийм баг бүрэлдэхүүнтэй тийм холбоотой тийм байвал манайд бол багийн спорт хөгжөөд одоо айгүй их сайн байгаа тул юу байгаа. Одоо энэ гурван хүч сагсан бомбоос ахвал багийн спортч Монголд ер нь айлттай явдаг байсан. Тэр чинь бол яах вэ гэхээр төсөл бүх юм нь мөнгө сахиутай холбоотой. Тийм л энэ тэгээд хөлбөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэхэд төлөө одоо 2 сэтгэлээр 25-6 жил зүтгэж байна. Манай клубээр ороод дамжаад гарсан баг 2000 тамирчин байт юм байна. Олон улсын мастер 7-8 байт юм байна. За өшөө тэгээд Монгол улсын спортын хөлбөмбөгийн спортын мастер зөндөө байт юм байна. Дид мастер зөндөө байт юм байна. Миний одоо өөрийн шавнар. За тэдний маань залгамжлаад одоо явж байгаа манай супер хүүхдүүд бол байна. Манай Тэмүү маань одоо 400 гаруй хүүхдээс Монгол улсад 400 гаруй хүүхдийг цуглуулж байгаа нэг дор сургалт явуулаад тэндээс 3 хүүхд Тоттенхэм гэдэг Английн Премьер лигийн том баг болох Тоттенхэм клубын сургалтанд 14 хоног хамрагдахад манай клубээс Тэмүү маань шалгараад явчихад ирсэн. За тэр үеийн мэдрэмж ямар байсан? Гоё. Олон хүүхдээс бас шалгарсан гэж шүү дээ тий.
хүүхдүүдтэй яаж бэлтгэл хийж байна? Ер нь одоо яг энэ хөл бөмбөгт хизээнээс эхэлж дурлах болов те хин нэгэн чам санал болгосон уу өөрөө судалсан уу ер нь яг одоо яагаад энэ хөл бөмбөгийг тоглож эхэлсэн талаар насаа. Манай агаад бага хасаа тоглоод тэгээд наваг төрөхөд бас тоглож лээсэн. Төрөхөд бас тоглож лээсэн үү? Тэгээд би ухаан ороход агаа тоглож байгааг хараад би тоглож сурсан. Анх бол ах нь гоё юм аа гэдгийг ойлгуулсан биз те. Ер нь яг хөл бөмбөгийн спортын хамгийн гоё зүйл нь яг чиний хувьд юу гэж боддог вэ? Гоё том тийм цайз дороо тийм олон хүмүүсийн өдөн дээр тоглох. Тэгээ гол их те. Чи ямар байрал тоглолт вэ? Хагас хамгаалагч. Хагас хамгаалагчаар довтлогыг найруулна. Хамгийн чухал байрал шүү дээ хөл бөмбөгийн тийм ээ. Ер нь Тоттенхэм дээр очиод Тоттенхэмийн актем дээр очиод тэр хүүхдүүд бэлтгэж байгаа хүүхдүүд дээр хамт ингээд бэлтгэл хийх ер нь чамд хэр байсан? Энэ төвшний одоо чадварын ялгаа ер нь хэр ажиглагдсан чамд? Ер нь бол гайгүй хүүхдүүд байсан. Ойролцоол төвшний хүүхдүүд байсан уу те? Ер нь хүүхдүүд маань хэр хөл бөмбөгийг яг өсвөр үеийн хүүхдүүд маань хөл бөмбөгийг ер нь энэ спортыг хэр сонирхож одоо энэ клубүүд рүү ер нь хандж байгаа бол. Тийм манай Монгол хүүхдүүд ер нь зүгээр хөл бөмбөгийн спортоор хичээлэх сонирхол бол маш их. Яагаад гэвэл энэ хөл бөмбөгийн спорт гэдэг багийн спорт гэдэг бол одоо сагсан бөмбөг болиулсаа гадна одоо сагсан бөмбөгийн тамирчдын тоо нэг багийн тамирчдын тоо хөл бөмбөгөөс баг 50% бага байдаг. Хөл бөмбөгийн спорт гэдэг бол ердөөсөө 20-30% нэгдэж нэг баг болдог учраас тэн дотор одоо өөрийгөө олох нэг багаар ажил сурах хүүхдүүдтэй найз нөхөр сурах ер нь аюул их давуу талтай. Ер нь одоо ингэ манай ээж аауд хүүхдүүдээ одоо чанга багш, сайн багш, ур чадвартай багш нарыг олж клубүүд нөх сонирхол маш их байна Монголд. За тэгээд тэр утгаараа манай клуб дээр маш олон хүүхдүүд ирдэг. Төрөмөл авьяастай хүүхдүүд ч олон байна. За бүр ингээд хөлбөмбөг огт мэддгүй хүүхдийг хөлбөмбөгчин болгоод өгөөч гэд эргэж ээж аваад олон байна. Би хүүхдүүд бол хэлдэг л дээ. Мэргэжлийн хөлбөмбөгчин болоод хөлбөмбөгөөрөө өөрийнхөө амьдралыг ингээд зохицуулаад аваа явах хэмжээнд хүрэхийн тулд биднээс манай Монгол улсын Монголын хөлбөмбөг болоод Монгол улсад багийн спорт бол хугацаа их орно. Би түүхэн тийм болгохын тулд одоо ингээд би өөрөө бага наснда Монгол улсын гавьяатаг Шархуу багшийн шав 5 дугаар дунд сургуульд бүр энэ тэмүүн шиг багтаал тоглож эхэлсэн. Тэгэл би төгсөөд 5 дугаар сургуулийн 89 он төгсөөд цэрэг алба тэгэл бизнес хийгээл ингээд явж идэл маань багш маань намайг дуудсан. Нэг өдөр миний утсыг одоо олол намайг дуудсан. Тэгээд за чи өөрөлөө миний хүүрэ дэрэг багшийн ажлыг одоо чамаас өөрхөн авахгүй нэ. Чи багшийн ажлыг үргэлжлүүлээд аваа яваад намайг одоо 2000 онд анх 5 дугаар сургуульд хүүхдүүдээр авчирсан. Тэгэл би одоо тэрнээс хойш олон жил явж байна. Манай энэ Тэмүүний тухайд бол ер нь төрмөл авьяастай хүүхд гэж байдгийг. За зүгээр олдоод заалгаа сурцсан мундаг сүпрүүдж байна. Манай Тэмүүний хувьд бол ер нь ах нь манай хүүхдүүдтэй өрсөлдөг байсан. Ер нь бас биогийн 10 дугаар сургуулиас оролцдог. Би 5 дугаар сургуулиас хүүхдүүдтэй ингээ өрсөлдөг. Эдний одоо дунд ах буюу Батэрдэн гэдэг нь бас нэг байга нэг нөхөр бас над дээр байдаг. Ингээд эцэг бас 3 үеэр жишээлбэл өмгч ба жишээтэй. Эднүсгээ биднээс ингээд төрмөл гэдгээрээ онцолдог. За тэгээд эднүс дээрээ зүгээр л яг тэр багаар тоглох чадвар, багаар ажиллах чадварыг суулгаад ингээд бэлтгэл сургуулийн давтамжийг олон болгоод ирээ нөхдөж өөрснөө ингээд бүр хүссэн үсээгөө хөгжөөд ирдэг. За тэгээд бүр үнэхээр хөгжөөд ирээд сайхан болоод ирсэн 17-8 хүүхдүүд Монгол улсын нэрийн өмнөөс шгшээ баг тоглоод ингээд явж байгаа нэг 25 6 хүрээд ингээл юм бар болж байна. Тэгэл тэрний яах вэ гэхээр их нэртэй болж байна, хүүхдтэй болж байна, ажил амьдрах болж байна. Тэгэхээр манад нөгөө мэрэгжлийн гэдэг утгаар нь цалин хангамжийн сайн өгөөд амьдралын хөлбөмбөгөөс өөрөө бодуулахаар явах чадваргүй байгаа учраас энэ хүүхдүүд хүссэн үсээг ингээд хөлбөмбөгөөс цаагаа авч байгаа. Тэр ч утгаараа манай Монгол улсын шгшээ багууд дэлхийн аврагт буюу Азийн аврагтаа одоо ингээд нэг амжилт үзүүлээд явах нь айгүй хомс байгаа байхгүй. Тэгэхээр энийг биднээс үнэхээр ингээд дэмжиж туслаад бүх талаар нь ингээд явхад бол Монгол хүнээс бол гарахгүй чадал хүч тэнхээ бол гарна штэ. Ер нь бол тэр талыгаа ер нь алсаа харж ойлгодог юм уу, алсаа харж боддог юм уу тэгэл урсгалаараа явж байгаа л ингээд дуустдаг л. Спортын төрөл болчиход байгаа юм л дээ. Би хүүхдүүдэд бол яг нэг үйлдэл эрүүл зүв бай, эрүүл бай,
чирэг юутай вэ, ёс суртахуунтай вэ, эр хүн бай гэдэг утгаар нь хүүхдүүдээ хүмүүжүүлээл тэгэл одоо хөлбөмбөгийн дээд цолуулах мастер ч юм уу, дэд мастер ч юм уу ингээл аваад тэр хүүхдүүд шууд хувийн сектор руу хувийн сонирхол руу шилжиж эхэлж байгаа байхгүй. Бага насндаа бол багшийнхаа удирдлагын дор авахгүй медаль жалга, төрүүлэхгүй тэмцээн жалга бүх л ур чадвараараа мундаг явж байгаа. Тэгэл дээшлэл ирэхээрээ тий. дээшлээд ирэхээр л нөгөө бодлого маань буруу ч гэдэг юм уу яадаг ингээл Тал нэг бодлогын асуудал байгаад тэр л байна. Одоо тэгээ манай хөлбөмбөгийн холбооны одоо ингээл хурал цуглаан болох юм тэгэл маргалд мэтгэлцэл юм тэгэл үүдсэн нэг чиг зорилготой сайхан хөгжлийн төлөө хамтдаа л болно явбарлаа. Тэгэл одоо зөндөө л ярих юм байдаг л та хөлбөмбөгийн талаар бол. Зөв бодлогоор хөгжүүлчихүүлж дорхноо гараад ирдэг л Дорхноос ямар ч төрлийг бол гоё л болгоолтой. За, Tiger Cup гэдэг зүйл сонсогдлоо. Тэрийг сонсъё. Ямар шүү? Тийм бид бүхэн нодлон ер нь бас хэдэд Азаар яваад байгаа мэт чинь Европ руу цөмөр явж үзье гээд манай Дэрэнгэд клуб одоо манай топ клубын нэг Дэрэнгэд клуб бол Европ руу маш их явдаг. Би манай клубын хувьд бол одоо санхүүжилт ч юм уу янз янзын асуудлаас арай жоохон дээшээгээ явхад хүндрэлтэй байдаг учраас Аз руугаа ойрхон тал руугаа л их явдаг. Тэгээд нодлон бид нөгөө Tiger Cup гэдэг тэмцээний юу гараад ирэх юм зэрэг холбогдоод гэтэл биднээс та нар одоо энэ жил бол амжихгүй та нар эх жилийн тэмцээнд та бүхнийг урахад биднээс 11 сарын 1-нд холбогдъё гэж хэлсэн. Тэгээд бидэд нэгэл мартцсан ч байсан. Тэгэл бодож л байсан. Гэтэл яг 11 сарын 1-нд мэйл ирээл за танай клубыг одоо ингээд биднээс манай пэйж хууц болоод энэ Азийн хөлбөмбөгийн лицензүүл бүх юмар ингээд юм цаанаас судалдаг юм байна л да. Тэгж байгаа л гаргасан амжилт гэдэг ингээд ингэ судалж байгаа л за танай клубыг биднээс урахад баяртай байна. Одоо та нар ингээд ажлаа амжилт ачаал гэж хэлсэн. Тэгээд бид нүч 11 сараас эхлээд бүү нөгөө олон хүмүүс дотроос сонгон шаарлуулалт явуулаад ээж аав нартайгаа уулзаал санхүү мөнгөний боломжийг асуувал ингээд бүх л ажил эхэлсэн. Тэгэл одоо визэнд орох материал бүрдүүлэхээс ахуулаад өвдөсөө энэ Америк руу явах зардлууд юу өндөр тэр байр сав мав хоол унд мөнгө бүрдүүлсэн бүр айгүй өндөр юм байна. Ер нь хэцүү юм билээ. Тэгээ одоо тэгэл нэг зорьсон юм чинь цөмөрөө зүтгийг л одоо багийн менежер бүх эцэгчүүдтэй хамтрал зүтгэл одоо бидэд эхлээд виз авах асуудал ярьсан. Тэгээд Америкийн нэгдсэн улсын элчин сайд биднээс нэг өдөр биднээс 48 эсвэл визэнд орсон. Ердөөсөө биднээс энэ тэр визийг шалгах тэр биднээсээс нухацсан юм асуух энэ ердөөсөө шаардлагагүй биднээс визийг бүгдийг өгсөн. Тийм тэгээд ердөөсөө виз дараал бүгдээрээ баярлал дараал тэгэл бүгд виз авсан. Тэгэл визний дараагаас эхлээл одоо бид бүхний бэлтгэл сургууль энэ мэд чинь чагтаа өргөдөг бэлтгэл сургуулиар явна гэл онгороод авах болохоос юм цойн нөгөө ээж аваад нь л байгаа шүү дээ. Тэгэл өргөгшаад яанаа л гэсэн байдалтай тэгэл цөмөр зүтгэл багаар ингэсээр болоод биднээс явах болчлоо. 7 сарын 6 гэхэд бид Чикаго хотод буусан байх хэвээр. Тэгээд тэнд нэг биднээс 3 хоног бэлтгэл сургууль хийж тэндээ байжгаад 8-9-ний хавцаа биднээс Миннесота хот руу автобусаар явна. Миннесота хот руу нөгөө олон улсын нислэг байдаг юм байна. Дотоодын нислэгтэй юм байна. Тэгээд биднээс заавал тэг дамжин өнгөрч нисэхгүй болохгүй юм байна. Тэр тэмцээнд бол маш том одоо актемууд бүх улсаас ирэх юм бэлээ. За тэгээд тэр чинь бас нэг юм ранкаар нь Чикаго гэдэг 3-4 газар тавьчихсан юм байна. Тэгээд тэндээ өрсөлдөж байгаа л дээш ингээл явах юм билээ. Тэгээд одоо биднээс бол Монгол манай хүүхдүүд бол яг би жижигхэн тэнд байгаа тэр Европт байгаа тэр витамины хүүхдүүд гэж биднээс ярих тустай юм биелэг том биетэй өсвөлэн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэднээс доод тэгээд манай хэдэн хүүхдүүд манай. Ер нь тэгээд хөл бөмбөгчс нэг бие чухал биш шүү дээ, тий? Хурд техник, хүч ухаал хэрэгтэй. Ухаал хэрэгтэй шүү дээ. За манай Тэмүний хувьд ямар баг дэмждэг вэ? Реал Мадрид. Реал Мадрид. Ер нь яг хэнийг шүтэж чинь чи? Роналдо. Роналдогийн фэн үү, тий? За одоо тэгэл Америк явахгүй аль тэр том тэмцээнүүдэд оролцож байна шүү дээ. Ер нь багийнхаа хамт олонтойгоо сайхан бэлтгэл сургуультай бол хэр хийж байна. Ер нь дажгүй юу? Дажгүй хийж. Хагас хамгаалтанд хамгийн чухал өөр ойл гүйцэтгэж байгаа хүн хүүхдийн хувьд одоо бас нэг юм өөртөө бас нэг тийм хариуцлага хүлээх зүйл байгаа шүү дээ. За нэг яаж голын дамжуулалт өгөх вэ? Яаж голын боломжийг хамгаалах вэ гэдэл те. Гэр бүлийнхэн эргэн тойрон найз нөхөд
багш нар нь тийм маш сайн дэмжиж байгаа л гэж бодож байна. Тэгээ бидний ярилцах хугацаа бас энэ түрээд өндөрлөх төгсөн байна. Нэвтрүүлгийн төгсгөлд бас одоо энэ сайхан дэмжиж байгаа таны хувьд те жишээ нь одоо энэ хүүхдүүдийг дэмжиж байгаа сайхан эцэг эхчүүдэд за тэгээ хамтарч ажилладаг байгууллага тэдгээр байгууллагуудаа за мэдээ бас хайртай төхний хүмүүсийн мэдчилгээ төвшөлж хэлэх үү? Юу байхгүй. Гэр бүлийнхэндээ л За. Тийм. Гэр бүлийнхэн багш нартаа тий. Тэгээ одоо тэгээд манай энэ клубыг одоо дэмжиж тусаж байгаа манай хамгийн том ардталчин бол эцэг эхчүүд. За тэгээ бас манай компанитай, манай клубтэй хамтарч ажиллаж байгаа Калпис ингээл олон компаниуд байна л да. Тэгвэл ингээд биднээс тийм одоо ингээд овоо цоцоод өгөхгүй ч гэсэн биднээсийг дэмжиж явж байгаа манай эцэг эхчүүдийн өөрсдийн компанич байна. За тэгээд найз нөхдүүдийн компанич байна. Тэгээ энэ жил одоо нэг онцлжлэхэд манай Тэмүүний би энэ мэдээг өглөө унтаад туссан чинь UBS манай ихний гэр бүлийн UBS телевизээр Тэмүүн гарч ийн. Замын зардал бол 10 сая төгрөгийг нэг хүн өгсөн байна гэд. Тэгэхээр би бүр баярлаад ухраагаад үтсэн чинь гигантын констракцны захирал анх хоёр гэж залуу. Мэдгүй одоо тэгээд гинтхэн манай хүүхдэд 10 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байсан. Би тэг бүр баярлаад бүр ямар мундаг юм бэ гэж бодож байсан. Тэгээд одоо тэр гигант компанийнхаа захирал тэр хамт олонд маш их баярлалаа. Тэмүүнийг маань одоо ингээд бүх боломж олцоор ингээд тусал дэмжиж байгаа компанийнхаа захирал анх хоёр болоод компанийн хамт олонд маш их баярлалаа. Тэр чинь бас л одоо ингээд хүн зүгээр 10 сая төгрөг май гэдэг өгөх хүн битэл одоо ах トゥ нарын хооронд 1-2 сая төгрөг өгөхөд асуудалтай шүү дээ. Гэтэл одоо зүгээр л нэг залуу нэг барилгын компанийн нэг залуу зүгээр нэг хүүхдэд 10 сая төгрөг зүгээр май гэдэг өгч байгаа байхгүй. Тэр чинь бол айгуу тийм гоё спорт тайртай хүний шиг шүү тийм. Айгуу тийм юуны шинж байхгүй. Тэгээ одоо бид бүхэн тусал дэмждэг бүс компаниуд болон эцэгчүүдтэй бүгдээр маш их баярлалаа. Бид бүхэн одоо тэгээд зорьсон зорилгоогоо төлөө хоёр хөл сэтгэлээр ингээд зүтгээд ажиллаад амьдрна. Тэгээ одоо манайд одоо 4 настай одоо ингээд манай пэйж хуудсаар ингээд харж байгаад л аваад иртэл дээж аваад хүүхдүүдээ. Тэгэл одоо тэр 4 настай хүүхдийг би хөлөм өвчин болохыг мэдэхгүй л над дээр ирж байгаа хүүхдүүд. Тэгэл бид хэдүүс чинь хөлөм өвчин болохыг одоо хичээгээл зүтгэл олон багш нартайгаа ажиллана. Одоо энэ хятад руу явах гэж байгаа тэмцээнд манай одоо 4 настай хүүхдээ ирсэн цогтоо гэж жижиг нөхөр байгаа тий. Тэр маань одоо 6 насны ангилд энэ жил тэмцээнд оролцохоор чамдаа заваа бэлтцсэн байж байна одоо тэгээд тэр хүний чинь одоо ардталт нь жолооч нь байна, цүнх барьдаг хүн байна. Одоо бүх л юм ингээд араас нь дагаал явж байгаа тэр хүүхдийн ардталт. Тэгэл одоо хүртэл ээж нь ингээд биднээс бас урагшаа явах гал бас хөрхөө бас бэлдээл байж чинь хүүхдэд дагаал. Гэх мөчтэй ингээд өдөөсөө биднээс сэтгэл нэгтэй байж бүгдээрээ хамт олноороо байж биднээс юмд хүрдэг. Тэрнээс одоо нөгөө хайр мэдхгүй хүнээс хайр нэгдэг. Одоо тус мэдхгүй хүнээс тус нэхийн оронд биднээс зүгээр өөрснөө сэтгэлээрээ бүгдээрээ нэгдсэн ийм хамт олон учраас биднээс ажил маш сайн бүтэж сайхан явж байгаа. Тийм даа. За маш их баярлалаа та хоёртаа. Тэгээд та хэдийнхэн бас дараагийн том тэмцээн уралдаануудад амжилт хүсье. Тэгээд маш олон хүүхдийг бас энэ хөл бөмбөг гэдэг гайхалтай спорт руу бас дурлаж хөтлж оруулж өгөөсэй гэж таньс бас хүсэж байна. За тэгэх баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн зочноор Lions клубын үүсгэн байгуулагч Чин Оргил, Lions клубын тамирчин Тэмүүн нар оролцлоо. За хамтаас үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Маргааш энэ цагт ирэх уулзлаа. Тэр баяртай.